Монголын хувьсгал намын өрөөний ерөнхий нарийн бичгийн дарга бүгд наримдах монголоор улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дарга цэдэн бол зөвлөлтөд социалист бүгд наримд холбоот улсын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч социалист хөдөлмөрийн Баатар академич Ян Шинтэргүүтэй төлөөлөгчдөг хүлээн авч уулзлаа. Хүлээн авч уулзахад Монгол ардын хувьсгал намын өрөөний нарийн бичгийн даргаатья бүгд наримдах монголоор улсын сайд нэрийн зөвлөн орлогч дарга Пэлжээ бүгд наримдах монголоор улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч академик Сэрэн зөвлөлтөд социалист бүгд наримд холбоот улсаас тус улсад суугаа онц бүрэн эрхлэгчин сайд Паул Унар байлцлаа. Бүгд наримдах монголоор улсын сангийн яамны сайд Моломж амнасан санхүү эдийн засгийн техникум байгуулагдсны 60 жилийн зориулсан баярын хурлыг нээж Монгол ардын хувьсгал намын төв хорооны улс төрийн төвчөөний гишүүн намын төв хорооны нарийн бичгийн дарга Моломж амнасан Монгол ардын хувьсгал намын төв хороо бүгд наримдах монгол ард улсын сайд нарын зөвлөөс тус сургуулийн хамт олон ирүүлсэн баярын бичгийг уншиж гардууллаа. Тус техникумын захирал Бадам техникумын 60 жилийн зориулсан илтгэл хийж өнгөрсөн 60 жилийн дотор тус сургуулийг бүртгэл тооцооны дунд мэргэжилтэй 15,800 гаруй хүн төгсөж эх орныхон улс ардын аж ахуй соёл үйлчилгээний бүх салбарт үргэлжлүүлэн ажиллаж ирснийг онцлон тэмдэглэв. Зөвлөлт холбоотолсон өгөөмөр тусламжаар нийслэл Улаанбаатар хотод сүндэрлэн болсон далах чихрийн комбинатыг хүлээн авах ёслолын цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга ламт хүнээж тус комбинатыг чанар сайтай ижбэрнээр барьж байгуулсан зөвлөлтөн барилгын Мед молибден строй удирдах газрын дарга Воронович үтгэлж комбинатын удирдлагад дурсгалын түлхүүр гардууллаа. Монгол ардын хувьсгал намын төв хорооны улс төрийн төвчөөний гишүүн бүгд наримдах монгол ард улсын сайд нэрийн зөвлөлийн дарга Батхан зөвлөлтөд социалист бүгд наримд холбоот улсаас тус улсад суугаа онц бүрэн эрхлэгчин сайд Паул Унар ёслолын тууз хайчилж шинэ үйлдвэрийн ажиллагааг нээлээ. Төрөлбөрийн амтад үтээгдэхүүн үйлдвэрлэх тус үйлдвэрийн ажиллагаатай манай намсан удирдагчид танилцж үйлдвэрийн техник технологи багийн хугацаанд эзэмшиж төслийн хүч чадалд нь хүргэж дээд зэргийн чанартай олон нарийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүн ардынхаа хэрэгцээг хангахыг комбинатын залуужилчдад зөвлөлөө. Иймэрхүү жилд 110 сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүч чадалтай шинэ комбинат ашиглалтад орж Монгол зөвлөлтийн ард түмний гамбат найрамдлын түүхийг бас нэгэн шинэ үйл явдлаар байлжууллаа. Дундгой аймгийн бүтэц хөдөлмөрчид түүх тойнууд болон аймгийнхан соёл урлагийн 10 хоногийг өгсөн социалист уралдааныг үе шаттай өрнөж, өртөж биелүүлж өрсөж рапортлох урьяам дор сум байгууллага суур малчид аймгийн анх дахь болох хөдөлгөөний уралдааны шин дэвшилт хэлбэр болгон зохион байгуулжээ. Үүний үрээр үйлдвэрийн газрууд оны эхний хагас жилд төлөвлөгөөнөөс олон зуун мянган төгрөгийн бүтээгдэхүүн илүү үйлдвэрлэснээр нодингийн мөн үеийнхээс 12.9%-аар ахижээ. Соёл урлагийн 10 хоног өгсөн уралдаанд материал техникийн хангамжийн удирдах газар, эрчим хүчний үйлдвэр, эмийн сангуудыг удирдах газар зэрэг үйлдвэр аж ахуй соёл дээгүүрийн байгууллагууд сайхан овоо, өндөр шил, баян жаргалан сум тэргүүлсэн байна. Мөн 552 суур том мал, 570 суур төлийн хорогдлоггүй ажиллаж, улсад мал мах өвөр хялгас бэлтгэх төлөвлөгөөг дагуулan биелүүлжээ. Уух хуурын нутаг гэж арга түмэндээ алдаршиж, урлаг соёлын олон арван алдар цуутныг төрүүлсэн тус аймгийн соёл урлагийн төлөөлөгчид эх орныхоо нийцэлд хүрэлцэн ирж, говийн нутгийн хан өнгөж авах, ард түмнийхэн социалист бүтээн байгуулалтыг илтгэн харуулсан ая дуу, ариун баялаг үзмрээ үзэгч түмэндээ өргөн байхаар ийхүү бэлтгэж байна. Генерал агартад дадлахын хоёртнуудыг өдөх цуглаан дээр бүгд наримдах монгол ард улсын хөгжлийн төлөө фондын төв комиссийн дарга Монгол ардын хувьсгал намын төв хорооны харьяа генерал агруудын төв зөвлөн урлагч дарга Сэдэмбэл Филатова хэлэхдээ та нар бол оюутны сургам хүмүүжүүлэх ачаатын анхных нь юм. Та нар хүүхдүүдэд олон зүйл заан сургаж тэдний сэтгэлийг татсан сонирхолтой ажил зохиож зүүн амралтын үр ашигтай зохион байгуулах ёстой. Генерал агарт очсон анхныхан өдрөөс эхлэн юм бүхэн дээр хүүхдэд үлгэрүүлүүлж явахыг хичээх хэрэгтэй гэж онцлон зөвлөв.
Янз сурагчдад биеийн тэмдэг спортоор хичээл хөргөн боломжийг нээж тэдэнд цэрэг их оронч энэтнээс наалж хүмүүжил олох гол зохих хувь оруулж байгаа. Шөнхөр генерал лагрын ажиллагаатай бүгд наримдах Монгол Ард улсын хүүхдийн төлөө фондын төв комиссийн дарга Сэдэнбол Филатова бүгд наримдах Монгол Ард улсын батлан хамгаалах яамны сайд Хурундагийн ираад ямд нар танилцж янз сурагчдын хөгжилтэй уралдаан тэмцээнийг сонирхон үзлээ. Үзгэлэн сайхан байгальтай Баян уулын аманд нэг ээлжиндээ 240 хүүхэд бүлгэн авч тавтай амруулах пионерын нарс лагер байгууллаа. Хөнгөн хонсны үйлдвэрийн яамнаас сурагчин жилиг тохиолдуулан пионер сурагчдад зориулан барьсан лагер олон улсын пионерын наримд лагерын дараах үлгэр жишээ лагер болж хүүхдийг зөв болгосон амраахын зэрэгц эвлэл пионерын ажилтнуудын төрөлбөрийн семинар үзүүлэх сургууль зохион байгуулах пионерын идэвхтнүүдийг бэлдэх бас нэгэн төв болох нь дамжиггүй юм. Ийхүү сурагчийн жилд манай орны өнцөг болон бүрт олон сайхан пионерын цуслан ашиглалтанд орж өсвөрийн үеийнхэн дөвдөгч хүмүүжил цэвэр ариун ёс суртахуун болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байна. Баялтай аймгийн бүгд сумын социализмын зам нэгдэлээс сүүлийн 14 жил дараалан мал сүргээ тогтвортой өсгөн мадажихан үйлдвэрлэлээ үр ашигтай явуулж байгаа нэгдлийн нэг юм. Тус нэгдэл мал сүргээ төрөлжүүлэн хоньны аж ахуй болгох зорилт тавин Баялтай аймгийн хоньны ферм байгуулан ажилласнаар нэгдлийн мөнгөн орлогын 4/3 илүү хувийг хоньны аж ахуйгаас олж байна. Баялтай аймгийн хонь нь өснөөс сайтай, амьдын чин махны гарц ихтэй, эрсдэс уур амьсгалд зохицсон тэсвэр хатуужилтай хонь юм. Дунджаар нэг хоньоос 1600-аас 1800 г ноос авч байна. Саяхан энэ хоньны сүргийн үр ашиг ноосны бүтэц бие галбирын байдалд үзлэг хийж, үнэ стандартын улсын хорон баруун 6 аймгийн туршлага үзүүлэлт сургууль боллоо. Алтан гадас одонд тус нэгдэл 7 дугаар 5 жилд мал өсгөх төлөвлөгөөг 1982 онд биелүүлж сайхан амжилт гаргасан юм. Монгол зөвлөлтийн ахад байрам халахын голд Японы милитаристуудыг боцсогсны 45 жилийн ойг манай орны хөдөлмөрчид ажил хөдөлмөрийн арбин бэлэгтээ явагдаж байна. Төрийн хашаа шагнал төгжмийн зохиолч мөрөд орж түүхтэй зориулж шинэ бүтээл тойруулаа. Монгол кино үйлдвэрийн зориулж уран сайхны болон баримт кино бүтээж байна. Мөн манай зураач, урчууд, уран барилгачид зөвлөлтийн дайчдын энэтхэнс нойч үйлс эрэлхэг авьяаг үрт дурсан хүндэтгэхийн тулд халахын голын сав нутагт зогсолдох хөшөө босгож болсон үйл явдлыг сурталчлан харуулсан түүхэн музей байгуулж байна. Орон даяар зурсан жин явагдаж, хал голын тулдаанд оролцсон ахмадчтай уулзаж, тэдний баатарлаг гавьяаг мөнгөчүүлэх ажил зохиогдож байна. Эхэдлийн мань хамгаалсан байг, үхэрийн хардайны хүн ард маань гүйцээ сэвж ахмадчд ярьж байна.